Өнөөдөр бид PowerPoint програм дээр хөдөлгөөнд инфограф хэрхэн үүсгэх тухай хичээлийг үзэх болно. Энд хүргэлтийн үйлчилгээний дистрадлыг харуулсан анимац бүхий инфографикийг харуулсан байна. Дахны слайд дээр очиод слайд шоу гэсэн айкон дээр товшъё. Энд эхлээд энэ хүний толгой зөвхөн баруун тийш хөдлөөд дараа нь нүд ам нь хөдлөж байна. За энэ үед нь narration буюу тайлбарын яриаг оруулж болох юм. Ам хайрцаг нэргэлдэж байна. Уруудын хайрцаг. За цаана background байдлаар хөгжмөн явж байна. Дараа нь хүргэлтийн үйлчилгээний дистрал нь айкон болон тайлбартайгаа дистрал гарч ирж байгааг энд харагдаж байна. За ийм хөдөлгөөнд инфографик хэрхэн хийхийг бид энэ хэсгээр үзэх болно. Энд нэг зүйл хэлье. Юуны өмнө PowerPoint програмд shape буюу хэв дүрс нь вектор аргаар зурагдсан гэдгийг хэлэх ёстой. За PowerPoint 2019 програм руу гаднаас SVG буюу Scalable Vector Graphics гэсэн формат бүхий вектор файлыг оруулж ирэх боломжтой болсон. За вектор зургийг Adobe Illustrator, Corel зэрэг програмаар хийдэг. Би энд интернетээс татаж авсан хүргэлтийн үйлчилгээний үйл ажиллагааг харуулсан инфограф бүхий вектор файлыг Adobe Illustrator програм дээр нээсэн байна. Өмнө хэлснээр PowerPoint програм руу SVG хүргэлттэй вектор файл оруулах боломжтой тул би энд байгаа зургуудыг над хэрэгтэй хэсгүүдийг SVG файлууд болгон хадгалсан байгаа. Одоо PowerPoint програм руу очиод шинээр файл зэстээр тавшаад хоосон blank слайд бүхий шинэ файл үүсгэж байна. За insert гэсэн тав дээр тавшаад pictures icon дээр товшино. За файлын хөтж гарч ирэнгүүт энд бэлдсэн SVG вектор файлаа дуудаж байна. За эхлээд хүргэлтийн үйлчилгээ 00.svg гэсэн файлыг оруулж ирье. За тэр дээр тусламжийн мөрөнд selection гэж бичээд selection pane-ыг дуудаж гаргаж ирж байна. Оруулж ирсэн файл маань график байдлаар орж ирсэн харагдаж байна. За энэ SVG файлаа бид shape руу хувиргахын тулд уг зураг дээр маусны баруун тавчийг тавшаад convert to shape гэсэн мөрийг сонгож ажиллуулна. Зураг бүрийн хэсгүүд энэ тохиолдолд shape болон хувиргах ёстой. За хувиргацсан харагдаж байна. Зургаа жоохон томруулъя. Selection гэсэн панел дотор хэв загвар буюу shape-ууд маань нэг нэгээрээ ороод ирсэн харагдаж байна. Зургийн айл айл хэсгүүдийг нүдний хэсгээр дарж олж мэдэж болно. За надад энэ хайрцаг хэрэггүй тул би шууд энэ хайрцгийг selection хийгээд delete хийж байна. Хайрцагын 3D файлыг тусад нь оруулж ирэх болно. За эндээс бид толгоон хэсгүүдийг selection хийх шаардлагатай болоод байна. Толгоон хэсгүүдээ одоо нүд ам чих амар үс эднүсээ тусад нь бүлэг буюу групп болгох шаардлагатай болж байна. За цаг алдахын тулд би өмнө хийгээд бэлтчихсэн толгой гэсэн группийг энд оруулаад ирсэн байна. За толгой гэсэн групп үүсгээд за энд нь shape тусвард нь би монголоор нэр бичиж өгсөн ам хамар баруун зүүн нүд гээд толгоон элемент бүрд тус тусдаа shape болсон энэ баруун панелд харагдаж байна. За бид одоо нүд хамар амыг анимац хийх боломжтой боллоо. Эхлээд толгойг бүхлээр нь зүүн тийш нь баруун тийш нь хөдөлгөж үзье. За ингийн тулд толгой гэсэн группээ идэвхжүүлээд animation tab дээр тавшаад spin буюу эргүүлэх хөдөлгөөнийг сонгоё. За толгой маань бүхэлдээ 360 градус эргэж байна. За энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Толгой маань төв цэгийн дагуу, өөрөөр хэлбэл энэ тойргийн төв цэгийн дагуу эргэлж байгааг та нар харсан бах. За энэ цэгийг бид anchor point буюу тулгуур цэг гэж нэрлэдэг. За эргэлтийн энэ тулгуур цэгийг эрүүний доор голд нь байрлуулах шаардлагатай байна. PowerPoint програмд одоохондоо anchor point-ийг өөрчлөх функц байхгүй байгаа тул за нэг арга хэрэглэе. Animation pane гэсэн мөрөн дээр тавшаад анимацийн панел гарч ирэнгүүт сая үүсгэсэн анимацаа сонгож аваад delete хийж байна. За дараа нь толгойн хэсгээ идэвхжүүлээд Ctrl D товчны ослыг товшиж хуйлж авъя. Сая хуйлсан хэсгээ яг өмнөх нүртэйгээ чацуулж байна. За тэгээд хувилсан хэсгээ доош нь чирээд хоёр эрүү нийлэхээр байрлуулж тавина. За энэ хувилсан хэсгээ 180 градус эргүүлээд хоёр эрүү нийлүүлэхээр байрлуулад энэ хоёр толгоон хэсгээ групп буюу бүлэг болгоё.
За доод толгойн хэсгийн элемент бүрийг Ctrl товчийг дарангаа нэг нэгээр нь сонгоод бүгдийг нь идэвхжүүлж байна. За ингээд бүгдийг нь идэвхжүүлж авсны дараа Format тав дээр товшоод Shape Fill гэсэн зэснээс No Fill. За Shape Outline гэсэн зэснээс No Outline гэсэн мөрийг сонгож ажиллуулна. За харагдуулахгүй нууж байгаа байдал нь энэ байна. Доошо харсан хэсгээ бид нуусны дараа одоо анимац хийх үйлдэл рүү оръё. За инхийн тулд нүүр хэсэг дээр товшоод идэвхжүүлээд анимац гэсэн зэс дээр товшиж Add Animation зэснээс Spin гэсэн хөдөлгөөнийг сонголоо. Одоо эргэлдэх тулгуур зэг маань эрүү хэсэгт байрлсан энд харагдаж байна. Animation pane хэсэг дэх Group 1 гэсэн мөрөө идэвхжүүлээд за Start мөрнөөс With Previous гэсэн төлөвийг сонгож өгнө. За Duration 0.25 гэсэн үгье. За дахиад нэг анимац оруулж ирье. Дахиад нэг спин хөдөлгөөн сонгоод хоёр дахь анимацаа идэвхжүүлье. За Start мөрөнд After Previous гэж тавиад Duration утгыг 0.75. За Delay буюу хоцрогдол гэсэн утганд 0.50 гэж дуудыг тус тусад нь өглөө. За Slideshow icon дээр товшиж харъя. За энд эргэлдэх хөдөлгөөний градусыг зааж өгөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл 10 градус юм уу 15 градус орчим тавих шаардлагатай 360 градус эргээд байна. За ингийн тулд тэр Group 1 мөрөө идэвхжүүлээд тэр баруун талд нь байгаа доош харсан жижиг гурвалжин дээр тавшаад эндээс Effect Options гэсэн мөрийг ажиллуулнаа. За Effect tab дахь Settings хэсгээс Amount гэсэн мөр гэж байна. За Amount гэсэн мөрний дэлгэдэг зэсийг тавшихад энд Custom мөрөнд бичих боломжтой болж байна. Clockwise гэж идэвхжүүлгийг бас хараарай. Цагийн зүүнний дагуу цагийн зүүнний эсрэг гэсэн эргэлтийн чиглэл энд байж байна. Хоёр дахь группт Effect Option мөрийг идэвхжүүлээд ажиллуулж байна. За энд 20 градус гэж тавиад за цагийн зүүнний эсрэг буюу Counter Clockwise гэсэн сонголтыг хийж өгнө. Цагийн зүүнний эсрэг 20 градус толгойг хөдлөхнэ. За ингээд Start Duration Delay гэсэн утгууд өөрчлөгдсөн байна. Өөрчлөгдсөн өөрчлөлтүүдийг өмнөхтэй адилхан тавьж өгөх ёстой. Эхнийх нь Duration утганд 0.25, Delay гэсэн утганд 00. За тэгээд Start гэсэн мөрний төлөвийг With Previous гэж тавьж өгөх ёстой. Хоёр дахь группт Start мөрөнд After Previous гэж төлөвийг тавиад Duration утганд 0.75, Delay мөрөнд 0.50 гэж байсныг оруулж өгөөд за ингэж оруулж өгсөний дараа Slideshow icon дээр товшиж үр дүнгээ харъя. За болж байна. Эхний анимацыг бид нар хийлээ. За одоо хайрцаг оруулж ирье. За 3D файлыг оруулж ирэхч байна. За инхийн тулд Insert tab дээр товшоод 3D Models гэсэн мөрнөөс From a File гэсэн командыг сонгоно. За энд би нэг 3D файл, хайрцагны файл бэлтжсэн байгаа. Түүнийг сонгоё. За сонголгоо ороод ирсэн байна. За жижигрүүлээд гарны дээр орчим байрлуулъя. За одоо 3D хайрцаг эргүүлэх хөдөлгөөн оруулж өгье. За инхийн тулд анимашн зэснээс Turnable гэсэн хөдөлгөөнийг сонгоё. За энэ маань 20 секундын үргэлжилтэй юм байна. За 20 секунд их удаан тул 2 секундын үргэлжилтэй болгож өгч байна. За шууд тоглуулахын тулд Start мөрөнд With Previous гэсэн төлөвийг сонгож өгье. За одоо Slideshow icon дээр туршиж үзье. Окей. За одоо бид нар нүдний хөдөлгөөнийг хийх хэрэгтэй байна. За ингийн тулд бид эхний слайдаа хувилах хэрэгтэй. Слайдын thumbnail дээр маусны баруун товчийг тавшаад Duplicate Slide гэсэн командыг сонгож ажиллуулъя. За учир нь эхний слайдад бид нар толгойн хөдөлгөөний анимацыг хийсэн. Энэ слайд дээр нүд болон амны хөдөлгөөн хийвэл өмнөх
анимац маань арилна, төвөгтэй болно. Ийм учраас 2 дахь слайд дээр нүдний болон амны хөдөлгөөнийг хийж өгөх хэрэгтэй байна. За өмнөх хийсэн анимацыг анимашн панаас арилгая. Групп 1 анимацуудыг арилгаж байна. За толгойн хэсгээр товшоод бид нар групплсэн бүлгээ ан групп болох шаардлагатай байна. Ингэхийн тулд маусны баруун товчийг товшоод ан групп гэсэн командыг сонголоо. Энд эхний толгой гэсэн хэсгийг бас арилгах шаардлагатай. Нөгөө бид нарын өмнө үүсгэсэн тулгуур цэгийг үүсгэхэд зориулсан группийг арилгаж байна. За одоо ингээд үлдсэн групп дээрээ толгой хэсэг дээр нэг товшилт хийгээд маусны баруун товчийг товшиж дахиж ан групп хийх ёстой. За хийлээ. За selection pane-ыг харуул. Зургийн элементүүд маань нэг нэгээр жагссан харагдаж байна. За одоо баруун нүд дээр товшилт хийхэд шууд сонгогдох ёстой. Баруун нүд дээр товшилт хийж идэвхжүүлээд анимац хийснээс Add Animation хэсгээс Grow and Shrink гэсэн хөдөлгөөнийг сонголоо. За энд жоохон тохируулах хийх шаардлагатай. Бид нар өмнөх 3D модель буюу хайрцагны эргэлт хөдөлгөөнийг анимацыг энд хэвээр нь орхисон байгаа. За түрүүний доор саяын оруулсан анимац ороод ирсэн харагдаж байна. За Effect Options гэсэн хэсгээ гаргаж ирээд Size мөрөнд 150%-ыг 2% гэж тавиад Auto Reverse гэсэн идэвхжүүлгийг идэвхжүүлж өгье. Start мөрөнд Auto Previous гэсэн төлөвийг сонгоод Duration гэсэн утганд 0-100-ийн 15 гэж тавьж өгөх ёстой. За Delay утга нь 00 байна. За яг ийм анимацийн утгуудыг баруун нүдэнд тавьж өгөх хэрэгтэй байна. Ингэхийн тулд баруун нүдээ идэвхжүүлээд за энд нэг хэрэгсэл байгаа. Animation Painter гэсэн хэрэгсэл дээр товшоод яг адил анимац тоглохын тулд зүүн нүд дээр нэг товшилт хийж өглөө. Slideshow icon дээр товшиж харъя. За хоёр нүд маань ээлжилж томорч байна. Зэрэг аниучуулахын тулд Start мөрөндөх төлөвийг With Previous гэсэн төлөвөөр сольж өгье. За одоо харъя. За болж байна. 3D модель энэ хоёр анимацийн доор нь оруулж ирэх хэрэгтэй байна. Тэгвэл уруулаа зэрэг хөдөлгөөнд орно. За оруулаад өгчлөө. За одоо амыг хөдөлгөөнд оруулж өгье. За сайн харахын тулд харах цэцгийг томруулж өгч байна. За тэгээ амаа сонгоод Ctrl D товчны ослолоор хуйлж өгье. За энэ хуйлсан амныхаа хэсгийг жижигрүүлээд өөрөнгөөр дөрвөлт хийж өгч байна. За жижигрүүлээд тэр амны дээхэн хэсэгт барилуулж байна. За одоо амны тэр гадна том хэсгийг сонгоод Add Animation гэсэн хэсгээс Disappear буюу алга болгосон хөдөлгөөнийг сонгож өгье. За амны тэр доторх бидний сүүл үүсгэсэн хэсгийг сонгоод Add Animation гэсэн хэсгээс Appear гэсэн хөдөлгөөнийг сонгож өглөө. За 3D модель хамгийн доор нь барилуулад за эхлээд нүд анимацны дараа ам хөдөлгөөр зохион байгуулж өгч байна. Ингэхийн тулд саяхан үүсгэсэн хоёр анимацаа Start мөрөнд Auto Previous гэсэн төлөв тавьж өгнө. За тэгээд Delay мөрөнд 0-100-ийн 25 гэсэн утгыг тавиад өгье. За тусад нь утгууд зөв өгснгийг шалгаараа. Ингээд Slideshow icon дээр товшиж шалгаж үзье. За одоо хоёр дахь анимацыг оруулж өгье. Add Animation гэсэн хэсгээс за эсрэгээр нь хөдөлгөөнүүдийг сонгож өгөх хэрэгтэй. Амны доторх хэсгийг сонгоод түрүүн Appear гэсэн төлөвийг сонгож байсан. Одоо Disappear гэсэн хөдөлгөөнийг сонгож өгье. За амны гадна талын хүрээг сонгоод Add Animation гэсэн хэсгээс Appear буюу бий болох гэсэн хөдөлгөөнийг сонгож өгч байна. 3D модель доош нь хамгийн доор хавьж тавих ёстой. За хавьж тавилаа. Тэгээд Start мөрөнд Auto Previous утгуудыг тавьж өгөөд за түрүүн Delay мөрөнд 0-125 байсныг
0.50 болгож өгье. Slide show icon дээр тавьшаад шалгаад үзчихье. За болж байна. Сая бэлдсэн слайд duplicate хийчихье. Хуулиад тавьчихье. За одоо шинээр нэг слайд үүсгэе. Бид энэ слайд руу хөргөлтийн үйлчилгээний дистралыг харуулсан icon-уудыг оруулж ирэх ёстой. Дараа нь тэр icon-уудаа хөдөлгөөнд оруулна. За би бэлэн бэлтгэсэн дэвсгэр зураг оруулж ирж байна. JPEG хөргөлтөлтэй файл байна. За хамгийн дээр байрлах хүний зураг одоо оруулж ирье. За хөргөлтийн үйлчилгээ 00 svg vector файл оруулж ирж байна. Хэмжээг нь жижигрүүлээд зүүн дээд булангийн хавцаа тавья. За энэ зураг shape хэлбэр рүү оруулаад ungroup хийгээд илүү элементүүдийг авч өгч байна. За 3D хайрцаг оруулж ирэх тул бас хайрцаг арилгаж өгье. За ингээд бэлэн боллоо гэж үзлээ. За одоо би 3D хайрцаг оруулж ирье. Инхийн тулд insert гэснээс 3D модель гэсэн бэлэн 3D файлаа оруулж ирлээ. Хэмжээг нь жижигрүүлээд дийлгсэн алганы хавцаа хэмжээг нь жижигрүүлээд тавьж байна. Аль хэсгээ хөдөлгөөнд оруулахаа энд бас шийдэж болно. За одоо SVG файлуудаа нэг нэгээр нь дуудаж байрлуулж байна. За энэ байдлаар эхний файлаа байрлуулад дараагийнх нь дуудаж байрлуулад ингээд явна. За цаг хэмнэхийн үүднээс би энд анимац оруулсан бэлэн слайдыг харуулж байна. Баруун хэсэгт дэх animation pen гэсэн хэсгээс харъя. За эхний зурагт би titre буюу ганх гэсэн анимац оруулж гисэн байна. За 3D хайрцгийг 1250 секундын үргэлжилтэд эргэлдүүлсэн тийм анимац оруулж гисэн байна. За зургийн бусад хэсгүүд буюу icon-уудад zoom гэсэн анимац нэг нэгээр нь оруулж гисэн байна. За энэ zoom гэсэн байдлаар нэг нэгээрээ гарч ирсэн хөдөлгөөн энд харагдаж байна. За ингээд дистралаараа icon-ууд маань гарч ирж байна. За одоо дэвсгэр аудиог оруулж өгье. За инхийн тулд би бас бэлтжсэн happy гэсэн нэртэй MP3 файлаа оруулж ирлээ. Аудио видео файлыг оруулахын тулд insert tab дээр тавьшаад audio гэсэн дэлгэдэг зэснээс audio on my PC гэсэн мөр дээр тавьшиж оруулж ирж байна. За өмнө үзсэн хичээлийн дагуу 4 слайд дамжуулж тоглуулахын тулд effect option гэсэн мөр дээр тавьшаад stop playing гэсэн хэсэгт after гэсэн мөрөнд 4 slides гэсэн утгыг оруулж өгнө. Start мөрөнд after previous гэсэн утгыг оруулж өглөө. Тэгээд хамгийн дээр нь жирчээ авчаад тавьж байна. За ингээд slide show icon дээр тавьшиж эхнээс нь тоглуулж үзье. За ийм байдлаар найзуудаа энэ хэсгээр бид нар хөдөлгөөнд инфографик хэрхэн хийхийг үзэж дуслаа.